Ламгой нартай ярилцлага хийгээд одоо энэ нариусхан гүмүдаа гэдэг нэвтрүүлгийг хөтлөөд бараг 3-4 жил болж байгаа шиг байна. Ламгой нар болохтой зэрэг өөрснийхөө боловсролыг тэр сэтгэлийн хүмүүжлээр л хэмждэг. Тэр лам хэр эрдэмтэй лам бэ гэхэд хэр сэтгэл нь сайжирсан юм бэ гэдэг тэр хэмжээнд л аваачч тулгадаг. Тэгэхээр хэрвээ сэтгэл хүнийг тодорхойлж явдаг юм бол ерөөсөө хүн чинь сэтгэлийн л амт шүү дээ. Сэтгэлтэй л байх гэж энэ зам битвд бид нар ирсэн шүү дээ. Тийм юм болвол одоо тэр сэтгэлийн боловсрол олж авсан эрдэм мэдлэг энэ төр гэдгийг яаж томьёолж ойлгомоор юм бэ гэж бодогдоод байдаг. Ер нь тэр ламгой нарын хэлдэг аргагүй. Одоо буддийн гүн ухаанд одоо төвлөөр лоо гэдэг оюун гэж байгаа юм. Түүнийг энэ сэтгэлээс гарсан гэж хоёр ангилээд би хэл сэтгэл урагж штэ. Тэр сэтгэл гэдэг чинь өнөө ухаар бодож сэтгэх энэ бүгдийг багтаадаг ойлголт байхгүй монгол хэлэнд. Тэгэхээр ламгой нар чинь бол тэр ухаарах, ухаантай байх, эрдэнэ ном боловсруулахын боловсрол эзэмшихийг бол сэтгэлэгдээ багтаах нэг талаар зөв. Нөгөө талаас бол тэр бит хоёрын ярьж байгаа сэтгэл зөв байна гэдэг бол ямар нэг хэмжээгээр одоо Нисванысын 5-20 хамгийн гол цөм болсон Нисванысын 5 гэдэг чинь одоо шунууд уур мөнхөг ата омог энэ тавыг гэлнэ дээ. Энийний гол үнц нь мөнхөг эс мэдэх. Гэгэрхүй гэдэг бол нэлээ их цаана юм аа. Одоо өнөөдөр бол гэгэрн гэдэг бол эхлээд ямар болов их олон төрлөө ерөөл тавьж ээж тийм ерөөл тавьж одоо бид нар ямар ч байсан нэг энерги нэмжин сэтгэлтэй байх. Өнөөдөр монгол хүний нэг ёс жудаг монгол хүн байндаа арайч болохгүй дээ гэж нэг хуучин өвчүүд хэлдэг. Энэ бол нэг сэтгэлийн хязгаар байхгүй юу? Хуучин цагт бол 8 фанц хийдэг алдартай 8-чин байлгүй яах вэ? Арилжаачин байлгүй яах вэ? Гэхдээ тэд нар хүн уулзаж уучраад одоо ийм их ашиг хонжоотой 8 байна гэд сонсож жагаад заахаа наадах чинь ч уулын их л ашигтай байна. Гэхдээ монгол хүн байна би оролцохгүй болиё гэж хэлээ тэр явж. Тэр чинь нэг сэтгэлийн хязгаар байна шүү дээ. Хорой цэр монгол хүн байна дээ арайчтэй би болиё гэхлээр зэрэг тэр монгол хүний сэтгэлийн нэг хязгаараас давжчих чинь нэ. Тэр чадамж чинь бол тэр бас монгол хүний одоо монголчуудын уламжилт сэтгэлгээгээр бас ухаанаар бий болох хэрэг л дээ. Тэгэхээр нөгөө энэ одоо орчин үеийн амьдралд бол одоо энийг боловсрал гэх үү хүмүүжил гэх үү? Өнөөдөр яг шинжлэх ухааны энэ юм олгож байгаагаа нийт нь боловсрал гэж хэлээд багтахгүй юм аа. Ихтэй манай их сургуулийн сайн сургууль хүмүүжүүлэгч бас энэ орчин үеийн дидактик заах арга зүйн тухай ном бичсэн профессор Бурмаа гэж багш тэр хүн бас тэр физикийн хичээлийг заахад одоо их гэлэн хүн болгоод төлөвшлөх ийм ингэж заах ёстой юм гэ тэр дидактик заах арга зүйн ном бичээд над тэр тухайга сонин сайхан ярьж ирсэн л дээ. Ямар ч хичээл заасан монгол хүндэл зааж байгаа юм бол зааж байгаа хичээлийнхаа явцад хүүхдэд чинь жоохон үгэнд урамчин жоохон үгэд гомд нь ялгүй юмар засч болно, ялгүй юмар урамшуулж болно. Тэгэхээр тэр хүүхдийг бол засаж залах имийг бол багш маань үргэлж хийх тийм сэтгэлийн тэнхээ байна гэдгийн уг язгуур нь бол за явж монгол үндэсний үзэл юм да. Нэг үндэсний эрх ашиган энэ цөөнх үндэсний оршин тогтнохыг би монгол хүн гэдэг үндэстнийхаа эргэн басныхаа үүргийг ухамсарлах тэр чадвар байна гэсэн үг те. Тэгжээж л гэтээ зэрэг яг хаа дийлэнх багшд байгаа шүү. Гэхдээ энийг бол өнөөдөр манай боловсролын тогтолцоо багшилж байгаа газар өнөөдөр тэр шинжлэх ухааны тодорхой шинжлэх ухааныг яаж хүргэхийн хажуугаар энийг бас хийж өгөх хэрэгтэй. За харин зүгээр энэ иргэний боловсрол гэдэг хичээлийн 2010 онд ерөнхий жилбүүд орчин зарлиг гарсан шүү дээ. Уламжилт сэтгэлгээ арга барилгын үндэс гэдэг хичээлийг дунд сургуульд одоо аль биесний хичээл болгоно гэд. Тэр хичээл маань яг тусдаа бие дааж чадаагүй боловч иргэний боловсрол хичээлийн одоо бага ангид бол дийлэнхөө дунд ангид 50% ахлах ангидтай 30% нь ороод явж байгаа. Тэр хичээлийг бол 1-р ангиас нь одоо 12-р анги хүртэл бүхэл хичээлийн зөвлөхийн зөвлөөл бичилцэхийн бичилцэл би явж ийн л дээ. Хэн дотор бол одоо бит хоёрын ярьж байгаа юмыг хүүхдийн өнө сурхажигдэн шингээгээд тавиад өгч байгаа юм болохоор бас боломжийн хэмжээ заримд нь багшийн ном бэлдсэн байгаа. Өнөөдрийн 10 жилийн сургалтын тогтолцоонд
бас тус нэмэр байх шингээж өгч ийн гэж бодож байгаа юм. Төр засаг гэдэг бол Монгол үндэстэн оршин тогтох уу, Монгол улс оршин тогтох уу гэдгээ бас ялгал саналгахмаар юм шиг байгаа юм. Монгол улс гэдэг бол цаашдаа бол жишээлбэл Америк гэдэг бол олон үндэстэн нийлсэн улс байж л байна. Монгол гэдэг цаашдаа бол олон янзын улс нийлсэн, эрлээ сурлын нийлсэн ч юм уу одоо улс Монгол гэдэг улс байж л таарна. Гэхдээ үндэсний тухайд оршин тогтно гэдэг бол их бодлоготой асуудал шүү дээ. Монголчууд чинь яагаад бурхны шашин авсан бэ гэдэг эннийхээ хүчиндэж бид нар маань шашин бичиг үсгэн сэргэлдээ орноос аваагүй. Дамжуулж авна гэдэг бол маш их бодлого байсан. Оросын христийн шашин авсан бол хойшоо ууссан баг. Гэттийн одоо гүн давсан шашин уршагаал нээлтсэн баг. Шүтлэг гэдэг чинь их хэцүү. Тийм учраас монголчууд тэгээд бурхны шашин одоо бурхан багшийн мэндэлсэн тэр орноос аваад өндөр гэгэний үед өөрийн Монголын бурхны шашин болгоод тэгээд монгол хүний бие хэн сэтгэлийг төлөвшүүлэх бүр уламжилт ёс жаншил дэг жаяг болгож ингэж хэдэн зуунаараа уламжилчихсан өнөө хэр нь бол бас тасраагүй байна. Гэхдээ энэ залуу эцэг эхчүүд маань өнөөдрийн тэр нэг компьютер нээж хаад шалуухан хүүхдтэйгээ нэг уяах саатуул харах юм бидтэй. Тэр нэг Монгол сайхан үлгэр байлаа гэхэд тэр үлгэрийг нь учрын эцэст нь хүртэл тайлбарлаж өгдөг байх. Тэр Монгол үлгэр гэдэг чинь бол тэр чигтэл бидний яриад байгаа тэр сайхан сэтгэлтэй явбал хүн яадгийг, муу санаатай хорон орц сэтгэлтэй явбал яадгийг гэдгийг зүгээр хүүхдийн сонирхолтой үлгэрийн баатраар нь жишээлээд сургацдаг ийм бэлэн жор юм да нэг